Сайн бацхан өрхөн үзэгчтэй хөтлөгч Ламаа мэдчилж байна. Дэлхийн төв 7 хоногийн шилдэг нэвтрүүлэг эхэллээ. Та бүхний мэдэж байгаачлан бид өдөр бүр тус хөтөлбөрөөрөө Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халимаг болон Хятадын хамгийн чухал үйл явдлуудыг хүргэж өглөө. Харин 7 хоногийн эцэст хамгийн сонирхолтой мэдээнээс сонгон дүгнэлт хийдэг уламжлалтай. Ингээд өнгөрсөн 7 хоногийн шилдэг мэдээнүүдтэй танилццгаая. Улаан удын төв талбайд элбэг жинхэнэ баяр болж өнгөрлөө. Энэ фестиваль 5 дахь жилдээ зохиогдож хамгийн амттай хоол хүнс гэдэг нь нутагтаа сэтгэл гарган ургуулсан бүтээгдэхүүн юм гэдгийг дахин баталлаа. Үйлдвэрлэгчидтэй нүүр тулан уулзаж баярын уур амьсгалд дуусан азтай худалдаа авагчдыг хурдан морь хоноор урамшуулсан энэ наадмын тухай дараагийн сурвалжлагаараа хүргэе. ИП Галанова, ИП Ефимов, ИП Скупченко, ИП Валуйский, ИП Родионова. Зөвлөлтийн талбай олонний хөл дарагджээ. Бурайдын аймагуудаас 70 гаруй фермер цуглан хоолны наадам зохион байгууллаа. Тэд бүгд өөрсдийн бүтээгдэхүүнээ авчирчээ. Жишээ нь зөгийчин гэр бүл өөрсдийн аж ахуйн тансаг зөгийн балаа танилцууллаа. Манай аж ахуй Кабанскийн дүүрэгт Большое Колесово тосгонд байдаг. Манай зөгийчин бол Вайлуйский Николай Иванович. Тэр л зөгийтэй ажилдаг. Би охин нь амралтаараа ирээд борлуулагт нь тусалдаг. Манай зөгийн бол олон төрлийн өвс ургамлаас гардаг. Энэ бол манай нутгийн зэрлэг ургамлууд. Бид мэхээр тарьдаг. Энэ жил баг зэрэг ган ачуу болж ургацд сүргөөр нөлөөлсөн ч гэсэн зөгийнүүд маань амтлаг балаа өгсөн. Мах загасны бүтээгдэхүүний үнэн хэрэглэгчдийг ч баярлуулжээ. Тэрэнгийн хоршоо зочдод 10 төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн санал болголоо. Бид Ереванскийн оройноос ирсэн тэрэнгийн хоршоо. Өнөөдөр бид хамт олноороо Яруна хамтлагтайгаа ирлээ. Манай үйлдвэрлэл 3 дахь жилдээ амжилттай явагдаж байна. Та бүхэн харж болно. Еревна бол цэнхэр нуурын үлгийн нутаг. Тиймээс бид Еревнийн шүр загас шортонгоос хийсэн бүтээгдэхүүнтэй ирсэн. Бүтээгдэхүүнүүд бүгд байгалийн цэвэр гаралтай, эрүүл мэндэд тустай. Жишээлбэл жицэргэний бүтээгдэхүүнийг ямар ч нөөцлөгч, будагч бодис нэмэлгүйгээр тусгай технологиор хийдэг тул бүх шимт чанараа хадгалдаг. Жицэргэний боловсруулалт олон жилийн уламжлалтай. Харин Облепиха Тэг 3 байгууллага уг ажлыг дахин сэргээж жицэргэний тариалан эхлүүлээд байна. Голдуу жицэргнаас бүтээгдэхүүн гаргана. Сироп, шүүс, элсэн чихэртэй нухсан жимс, жицэргэний навчны цай, цаашид хийх зүйлч олон бий. Хамгийн гол нь жицэргэний тос. Энэ арга хэмжээ нутгийн иргэдийн сонирхлыг ихээр татлаа. Өглөөнөөс эхлэн лангууны өмнө урт дараалал үүссэн байлаа. Их юм авлаа, загасч авлаа, махч авлаа, талахч авлаа. Сайхан амттай юм. Жимс самарч авлаа. Та яагаад ирэх болов? Би жил болгон л ирдэг дээ. Фермүүдээ дэмжидээ, мундаг байна, сайн байна. Хажуугаар нь явж байгаад үйл ажиллагаа болж байгааг нь хараад ирлээ. Харихтаа найз руугаа явуулнаа. Би сая л ирлээ. Харин найз маань тор дүрэн юм авсан байна. Би жимсгэн авлаа. Еревнийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн. Жимсгэн нь Баргузийн их. Хань яадаг юм блэ вэзгээл харж байна. Наадам таалагдаж байна уу? 3 дахь энэ наадам дээр ирж байна. Бүтээгдэхүүний тоо нэмэгдээд л байна. Бүгдд нь хөгжин цэцгэлээрэ гэж өрөөе. Өнөөдөр юу авахар төлөвлөж байна? Бид өнөөдөр тоглолттой. Би Жидагаас ирсэн юм. Бүгдд нь минь төргий. Худалдаа авагчдын дунд хотын удирдлагууд ч харагдлаа. Энэ ёстой амттай юм аа, амстаа. Тийм ээ, амттай юм. Бутнаас нь түүсэн юм уу да? Уулаан шүү. Уг наадам 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нутгийн оршин суугчид болон хотын зочдод нэр хүндтэй болоод авчээ. Фермер бүрөө өөрийн бүтээгдэхүүнээ гаргах боломжтой. Манай ард иргэд ч хүлээдэг болсон. Жил ирэх тусам борлуулалт төсөж байна. Учир нь манай фермерийн бүтээгдэхүүн хамгийн амттай шүү. Самое вкусное. И очень приятно. Жил бүр Бурайдын янз бүрийн дүүргээс найз нөхөд хамтран ажиллагсад фермерүүд маань улаан удэд ирж бүтээгдэхүүнээ авчирдгийг харахад үнэхээр таатай. Тиймээс би манай фестивальд хөгжил дэвшил, бизнес эрхлэгчид нь өндөр борлуулалт, харин бидэнд гайхалтай бүтээгдэхүүн амтлахыг хүсье. Баярын мэнд. С праздником. Фармфест продлится 2 дня. Фармфест 2 өдөр үргэлжилсэн бөгөөд 1500 рублиэс дээш худалдаа авалт хийсэн худалдаа авагчдын дунд шагнал болгон нэг үлдүүргийн үйлдвэрийн азраг болон 6 хонийг суглаагаар олгожээ. Породы и 6 баранов. Валентина Цыбикова, Арюна Абельдинова, новости дня.
Бурайд улсад захим спортын байгалийн цом тэмцээн болж өндөрлөө. 10-аар тоологдохгүй багууд мөнгөн шагнал ялалтын төлөө өрсөлдсөн энэ уралдаан бол зүгээр нэг тоглоом бус тактик багийн эв нэгдэл шаардсан спорт гэдгийг харууллаа. Аль баг төрүүлснийг хамтдаа одоо үздэцгээе. Кубок Байкала собрал... Байгалийн цом тэмцээнд хэдэн 10 баг оролцлоо. Финалд Ультимейт болон Омемагийн хүчирхэг залуус шалгарч тоглолоо. Тэмцээн тун сонирхолтой өрнөв. Киберспорт гэдэг нь зүгээр л компьютерийн өмнө өнгөрөх цаг биш. Баг бүр өөрийн гэсэн тактик, стратегтэй. И стратегия. Манай багийнхан нэгдээд удаж байна. Нэгний сайн мэднэ. Олон газар ч очиж тоглож байлаа. Энэ яралтад итгэлтэй байсан. Тэмцээн бол зүгээр тоглохоос илүүтэй нэг тийм амьд үйл ажиллагаа юм а. Хүмүүсийн сэтгэл хөдлөлтөд тулгарна. Иймэрхүү тэмцээнд орсноор ирээдүй болон туршлагад таатай нөлөөлдөг юм а. Поддержку турнира... Ардын хурлын гишүүд ч тэмцээнийг дэмжижээ. Энэ бол орчин цагийн харьцангуй шинэ төрлийн спорт. Энэ спорт ирээдүйтэй гэж бодож байна. ЛДПР намын ивэлдор ийм тэмцээн байгалийн цомыг зохион байгуулж байгаад баяртай байна. Байгаль бол бидний брэнд. Энэ тэмцээн уламжлал болно гэдэгт итгэлтэй байна. Призовой фонд... Байгалийн цомын шагналын сан 100 мянган рубль байлаа. Тэмцээнд төрүүлсэн Омема баг 50 мянгаыг нь авсан юм. Андрей Слепнев, Арюна Абельдинова. Новости дня. Маргааш манай хотууд ямар байх вэ? Энэ асуултыг хариуг олохын тулд Ирхүү хотод Сибирь архитектур фестивал боллоо. Бүс нутгийн архитектурууд хамтдаа Сибирийн хотуудыг хэрхэн илүү тухтай, илүү үзэмжтэй болгох тухай ярилцжээ. Хамгийн сонирхолтой санаануудын талаар дараагийн сурвалжлагаараа хүргэе. Ирхүү хотод Оросын өнцөг булан бүрээс хот төлөвлөгчид, архитекторууд, хот байгуулалтын мэрэгчлэнүүд, дизайнерууд, урбанистууд цугларч Сибирийн хотод тэр дундаа Ирхүү хотын хөгжлийн сонирхолтой шийдлийг хамтдаа боловсруулахаар иржээ. Тэд 25 дахь удаагийн бүс хоорондын Сибирийн уран барилга фестивалийн хүрээнд жуулж байна. Ирхүү хотод өнөөдөр ч архитектур сайхан байгаа. Цаашид бүрд сайхан болно. Бид нэг зүйлийг мартаж болохгүй. Зөвхөн Сибирийн уран барилга 25 жилийн ой биш. Бас архитектуруудын холбооны эрхүүдэх салбарын 90 жилийн ой тохиож байна. Энэ салбар бол Оросын холбооны улсад хамгийн шилдэг, хамгийн хүчтэй, хамгийн олон гишүүнтэй салбаруудын нэг юм. Фестивалийг Оросын холбооны улсын архитектуруудын холбоо эрхүүгийн салбарын 90 жилийн ойд зориулсан бөгөөд энэ удаад зохион байгуулагчид арга хэмжээг олон нийтэд ил нээлттэй байдлаар хийхээр шийджээ. Эрхүүгийн драмын театрын гадаа Карл Марксийн гудамжинд 2024-өөс 2025 оны шилдэг архитекторын бүтээлүүдийн үзэсгэлэн дэлгэсэн байна. Мөн мастер класс, архитектурын бадал, виртуал аяллууд болон бусад үйл ажиллагаа зохион байгуулагджээ. Энэ фестивалаас маш олон бүтээл санаа төрхөнд дамжиггүй. Хотод маань үнэхээр хэрэгтэй шийдлүүд гарах бах. Архитектуруудын хүрээнд маргаан үүсдэгч тэр дундаас үнэн төрж гайхамшигтай шийдлүүд бий болдог. Энэхүү баярын мэндийг өөрийн болон Руслан Николаевичийн нэрийн өмнөөс төвшүүлж байна. Бүтээлч ажлын амжилт хүсье. Ирхүү хотын ерөнхий архитектор Антон Жуков энэ жилийн фестиваль нэгэн хувьсгалд алхам хийснийг онцоллоо. Тодорхойлбол хотын гудамжинд гарч иргэдтэй илүү нээлттэй харилцаж, төслүүдээ шууд танилцуулж байгааг онцлон тэмдэглэв. Энэ нь архитекторын талаарх яриа хэлцүүлэгт иргэдийг идэвхтэй оролцуулах хамтдаа бүтээх шинэ хэлбэр гэж үзэж байна. Ард түмнийг нэгтгэгч ариун шүтээнүүд өвөр байгальд буддын өвийг хамгаалах талаар өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өнгөрлөө. Монгол Оросын эрдэмтэд нутгийн иргэдийн ачаар хадгалагдсан үлдсэн хосгүй үнд шүтээнүүдийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцлээ. Дэлгэрэнгүйг дараагийн сурвалжлагаар хүргэе. Сотни буддийских 100 буддын мөргөлчид цуголын хийдэд цугларч Намнанай ламтны 200 жилийн ойг дурсах хуралд оролцлоо. Энэ багш Алханайн ариун шүтээнийг үндэслэсэн юм а. У нас молодежь очень активна. Манай залуус маш идэвхтэй. Тэд мундаг оролцож байна. Энэ бол угийн ахмад үеэс зөвлөгдөн ирсэн уламжлал юм а. Старших поколений. Бурайд иргэдийн сэтгэлдээ тэн чухалчилдаг газрууд нь Оросоор зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрээс жуулчин зочдыгч татдаг. Харин өнгөрсөн зууны 20-оос 30-аад оны үед шашны хавчилгаас болж өвөрмөц шүтээнүүд мөхөх аюулд орсон юм. Тэднийг нутгийн иргэд авран хамгаалж гэрийнхээ нууц хонгилд нуужээ. Зарим нь одоо ч гэсэн ойролцоох тал ихээр төглөөс олдсоор байна.
Тибет был закрыт. Тэр үед төвд хаалттай байсан манай нутгийн хүн Гамбажа Зибиков тэр хаалттай төвдийг дэлхийд нээсэн юм. Тэр хамгийн анхны гэрэл зургуудыг аваа зогсохгүй 250 гаруй судар 300 гаруй үнэт дурсгалт зүйлсийг авчирсан. Тэдгээрийн нэг нь гандигтэр сэлсэн зонховын баримл. Барельеф из мрамора, на котором высечен сам Цунхава. Сохранение традиции. Өвд эдсийн уламжлалыг хадгалах эхлэл гэр бүлээс эхэлдэг. Ариун Жапова хөвгүүдтэйгээ баяр болгоноор гараар уралсан үндэсний хувцас өмсдөг байна. Юуны төрөнд удам судрын ахмадуудаа хүндэтгэж хүүхдүүдтэй насныг дээдлэхэд сургадаг. Именно вот это украшение. Энэ гоёл нь өөрөө сахиус юм. Дотор нь сахиус бий. Буурай амигээс өвлөгдсөн. Тус болж байна уу? Конечно, она оберегает. Хамаалалгүй яах вэ? Би баяраар зүудгийм. Уул нь манай авдарт байдаг. Гэр бүлийн маань сахиус юм аа. Это оберег всей нашей семьи. На форуме представили... Форумд бурайд гар урлалж танилцуулагдлаа. Зэвсэг, хувцас, ахуй хэрэглэлийг цохиж урлан чимгэлдэг юм. Энэ урлалыг хинч сурч чадна. Гол нь уран сэтгэмж ба төвчээр хэрэгтэй. терпение. Энэ бүхний үндэс нь төмрийн уян налархай байдал юм. Нэмгэн хуудсыг уян хатан суур дээр тавина. Энэ тохиолдолд хар туглаг ашиглаж байна. Зохих үед металл гажин, бас резин, айрс, зөөлөн мод ашиглаж болно. На научной конференции Шинжлэх ухааны хуралдаанд Чита, Москва, Бурайдын бүгд найрамдах улс болон Монголын эрдэмтэд оролцож өвөр байгалийн буддын соёлын хувийг хадгалах чухал асуудлыг хэлэлцлээ. Шашин бол зөвхөн буддын сургаал биш юм аа. Тэр сэтгэл судлал, ангаах ухаан, одон орон судлалыг багтаадаг. Энэ бүхэн соёлын хөгжил, залуу үеийн хүмүүжилт чухал үүрэгтэй. участники форума Форумын оролцогчид шинжлэх ухааны судалгааны дүгнэлтүүд өвөр байгалийн шашны үн төвийг хамгаалах ач холбогдлыг баталж, буддын ариун шүтээнүүд олон зуун жилдээ оршин тогтноосоо гэж найдаж байна. Якутад шинжлэх ухаан зогсолтгүй хөгжиж байна. Эндхийн эрдэмтэд оюутнууд хамтран шин төрлийн наалт бүтээж байна. Өрөвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна залуужуулах нөлөөтэй байж магадгүй юм. Дараагийн сурвалжлагада Якутын энэ шин бүтээлийн тухай хүргэе. Александр Монастырев. Хойд орондын холбооны их сургуулийн байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн оюутан Александр Монастырев арьсаар дамжин нэвтрэх наалт бүтээж байна. Энэ нь тейп хийх тууцны хэлбэртэйгээр хийгдэх бөгөөд хамгийн онцлог нь инвазив бүс буюу арьсанд бичил гэмтэл үүсгэхгүй бичил зөв болон бусад зүйлс агуулаагүй байх аж. Бид арьсаар дамжин нэвтрэх наалт боловсруулж байна. Энэ арьсны гүн давхаргад хурж үйлчлэх чадвартай гэсэн үг. Маш удаан хугацаанд үйлчлэнэ. Мөн тухгүй байдал үүсвэл дараа нь авч болно. Эмпирический испыт. Туршилтын шатны ажил аль хэдийн эхэлжээ. Александр наалтны найрлахын харьцааг шалган туршиж, найрлага технологийн боловсруулалтыг улам сайжруулж, арьсанд ямар нэгэн тавгүй мэдрэмж төрүүлэхгүй, хууларч салдаггүй байхад анхаарч ажиллана. Эхний чиглэл бол өрсөлийн эсрэг наалт. Энэ өрсөлийн эсрэг бодисыг арьсны гүн рүү хүргэнэ. Ийм технологи олон байдаг тул бидний хоёр дахь чиглэл бол арьсыг залуужуулах үйлчилгээтэй наалт бөгөөд арьсны бүтцийг сэргээхэд зориулагдана. Кроме того, проект получил поддержку. Түнчлэн төслийг 1 сая рублийн санхүүжилтээр дэмжижээ. Энэ хөрөнгөөр тусгай тоног төхөөрөмж худалдаа авах бөгөөд арьсаар дамжин нэвтрэх наалтыг эх онд үйлдвэрлэлд гаргах боломжтой болжээ. Даяна Федорова, Жулстайн Накиндзев, Якутск. Хятадд жолооч хурдгүй автобус бүтээжээ. Таблетаар удирдагддаг бөгөөд жолооч байхгүй. Одоогоор хаалттай бүс нутагт ашиглагдаж байгаа ч энэ бол аль хэдийн бодит байдал болсон технологи юм. Хотын гудамжинд гарах цаг хугацаа ойртож буйг ухаалаг машины тухай удаах сурвалжлагада хүргэе. макет размером со стол для настольного тенниса. Ширээний теннисний ширээтэд үүсэх хэмжээтэй макет нь үйлдвэрийн туршилтын кластерын багасгасан хувилбар юм. Түүний зүрх нь онцгой нөхцөл байдлыг судлах туршилтын лаборатори юм а. Автобус замд гарахаас өмнө Эрдэнэтийн зохион бүтээгчдийн баг түүнийг хурдны автозам дээр олон гэрлэн дохио хязгаарлалтуудтай хотын орчинд мөн олонний хөлтэй хүрээлэн болон бүр бөглөө айд хүртэл туршин техникийн үзүүлэлтүүдийг нь шалгадаг. И даже в глухом лесу. Манай компани 2006 оноос Оросын зах зээлийг хөгжүүлж эхэлсэн. 2007 онд анхны King Long автобус буюу Оросын нутагт нэвтэрсэн. Одоо бид энэ загварыг гэхдээ 2 дугаар үеийнхнийг баталгаажуулж байна. 12 дугаар сарын сүүлээр шинэ үеийн энэ загварыг худалдаанд гаргана гэж хүлээж байна. Нэгдүгээрт илүү их хүн багтаах чадвартай. 55 дээр нэмэх нь 1 судалтай. Оросын зах зээлд зориулсан тусгаалan бүтээсэн тул өвлийн хүйтнээс айлтгүй сайн халаалтын системтэй. Мөн хөдөлгүүр нь маш хэмнэлттэй. Экономично, да.
Үйлдвэрлэгч компани өнөөдөр Хятадын хамгийн үн цэнтэй 500 брендийн тоонд багтаж 30 жилийн хугацаанд зөвхөн цаг хугацааны шалгуурыг бус хэрэглэгчийн өндөр шаардлагыг даван тулжээ. Өнөөдөр тэдний үйлдвэрлэсэн 9 төрлийн хамгийн эрэлттэй загварууд, минивэн, цахилгаан автобус, хагас жиргүүл, ачааны машин, автогэр дугуйтай эмнэлэг зэргийг 150 улс оронд экспортлогдож байна. Логистикийн ойлгомжтой байдал Орос Албаны улсад ойр байснаас үүдэн өвөр байгалийн хязгаарт анхны автобуснууд гарч ирсэн нь хоёр улсын тогтвортой аялал жуулчлалын харилцааг эхлэмэгц хэрэгжижээ. Одоо Оросын нутаг дэвсгэрт 800 ширхэггийг ашиглаж байна. Харин энэ бол бүгдэд танил гармошко буюу холбосон загварууд. Тэдгээрийн Унгарт үйлдвэрлэсэн хувилбарууд 1984-өөс 2003 онд Чита хотын зорчигч урсгалыг зөөж байсан. Орчин үеийн хотын холбогдсон автобусууд 18 м урт бөгөөд шахмал хийгээр ажилладаг. Том авартаж эргономик маневр сайтай Ташкент иргэд аль хэдийн үнэлжээ. Энэ автобусуудыг бид Узбекистанд худалдсан. Хамгийн том худалдаа болсон. Нийт 200 ширхгийг өгсөн баг. Одоо нэр хүндтэйгээр ашиглаж байна. 37 жилийн турш сонгодог загваруудыг үйлдвэрлэсний дараа компани улсынхаа анхны жолоочгүй автобусыг туршиж эхэлсэн бөгөөд худалдаа авагч нь тэр дор олджээ. Японд тухайн үед автозамын сүлжээ хумигдж, жолооч нарын тоо хомсдож ажиллах хүчний насжилт нэмэгдснээс нийтийн тээвэр ноцтой хямралтай тулгарч байсан юм. Чита хотод автобусны жолоочийн хомсдол бий юу? Гэтэл жолоочийн шаардлага юм байна те? Энэ бол жолоочгүй автобус. Жолоо, хурд авах, тоормсны гიშгүүр гэж байхгүй. Өндөр технологийн орчин үеийн автобус юм. Ийм автобусыг хаана ашиглаж болох вэ? Хаана зөвшөөрөгддөг вэ? Одоохондоо хаалттай орчинд явахыг зөвшөөрдөг. Учир нь хууль зүйн нормыг төгсрүүлж амжаагүй байгаа. Дөрөвдүгээр түвшний хөлгөнд зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй. Өнөөдөр үүнийг нисэх буудал үйлдвэрлэлийн парк, жуулчны бүс зэрэг 20-40 км/цагийн хурдны хязгаартай орчинд ашиглаж байна. Жолоочгүй автобус 14 зорчигч тээвэрлэх бөгөөд нэг цэнгээр 100 км орчим замыг туулна. Маршрутыг тусгай таблетаар тохируулж өгнө. Төлбөрийг мөн QR кодоор бэлэн мөнгөгүй төлдөг. 2016 онд эхний хэсэг буюу 100 ширхгийг манай үйлдвэр гаргаад байна. Ухаалаг систем нь хүний хил дээрх тушаал хүсэлтийг таньж чадна. Бүхэгийн мэдрэгчийн системд лазер радар, миллиметрийн долгионы радар, HDR модуль болон стерео камерад багтдаг. Ингэснээр жолоочгүй автобус өөрөө эргэх, буцаж эргэх, саад тойрох, цаг тухайд нь тоормслох боломжтой. Чита хотын сэтгүүлчдийг туршихад салонд тухтай 50 мэдрэмж төрж байлаа. Жолооч алга. Гэхдээ үүндээ түүний хэрэгч алга. Хятадын Ийли хотын гудамжинд иргэшгэлсэн Баян хуур хөгжмийн аялгау бол зүгээр нэг хөгжим биш, нутгийн онцлогийн нэг хэсэг юм. Энд Оросын сонирхогч Александр Зазулины санаачлагаар тус улсын хамгийн том Баян хуур хөгжмийн музей үүдэн эхлэв. Сонирхолтой түүхийн тухай дараах сурвалжлагаар хүргье. Хятадын бар хэсэгт орших Шинжааны Ийли хотод олон угсаатны төлөөлөл амьдардаг. Тэдний дунд Оросууд ч бий. Энэ бичлэг хийгдсэн гудамжид зориулсан алимны анхлын үнэр гэх алдарт дууч байдаг. Тус дууны нэг мөрөнд Люсийн гудамжинд Баян хуурын их шиг одоо ч дуулдаж байна уу хэмээн өгүүлдэг. Энэ аялгауг өнөөдөр ч Баян хуурын музейд сонсож болно. Музейд буй бүх хөгжмийг нутгийн оршин суугч Александр Зазулин хандуулсан байна. Тэрээр 20 гаруй орны 800 гаруй Баян хуурыг цуглуулж сэргээн засварласан байна. Одоо Ийли хотод Хятадын хамгийн том Баян хуурын музей бий болсон бөгөөд октынх нь нэг энэ цуглуулгын үндсэн хадгалагчаар ажиллаж байна. Энэ хуурыг алимны анхлын үнэр дунд дурсгадаг юм. 3 игнэ товчлууртай байгааз. Уг музейд байж болох бүхий л хэлбэр хэмжээний Баян хуур хадгалагдаж байна. Тэр дундаа дэлхийн хамгийн том Баян хуурч бий. Үүн дээр хоёулаа тоглож болох юм байна тийм ээ? Тийм ээ. Дуу аваа гаргахын тулд 2 хүн зэрэг тоглох шаардлагатай. Энэ бол аавын минь хамгийн анхны Баян хуур. Тэрээр 15 настайдаа зуны турш загас агнуурын ээлжинд ажиллаж 300 яан цуглуулсан байдаг. Тухайн үед энэ мөнгөөр байрч авч болохоор байлаа. Гэвч тэр бүх мөнгөө Баян хуур авахд зарцуулсан. Энэ хөгжимд ийм их дуртай байсан юм. Александр Зазулин Баян хуурыг төгс эзэмшсэн нэгэн. Тэр чөлөө гармагц өөр загварын хууран дээр тоглож хөгжмийн ур чадвараа ахиулдаг байна. Гэвч тэр хүүхдүүдэд энэ хөгжмийг сур гэж албадаагүй гинэ.
Мэдээж хэрэг би энэ хөгжмийг сонсох дуртай. Гэхдээ өдөрт 7-8 цаг тоглох хэрэгтэй байсан бол дисэж чадахгүй байх. Тиймээс би болсон. Аавынхаа сонголтыг хүндэтгдэг, аавч миний сонголтыг хүндэтгдэг байсан. 3 охин нь баян хуур тоглож сураагүй ч Или хотод түүний шавнаар үлдсэн. Тэд өнөөдөр ч тэрний замналыг үргэлжлүүлж байна. Аав нь багшийн дүрт орж ур чадвараа өлүүлж байгаа мэдрэмжиндээ баярлдаг байсан юм. Нэгэн удаа Александр Зазулны цуглуулгыг 20 сая юанаар худалдаа авах санал тавьжээ. Гэвч тэр татгалцсан байна. Үүний оронд музейн барилга барьж тийшээ бүх мөнгөө шилжүүл өгчээ. Өнөөдөр энэ музей Или хотын гол соёлын дурсгал газруудын нэг болсон. Гадаа тоглолтууд үргэлжилсээр алимны анхлын үнээр дуу дахин эгшгэлсээр аккордеоны хөгжим дурсан сэтгэлийг үе үеийн хүмүүст уламжилсаар байна. Эрхэм үзэгчдээ энэ удаагийн мэдээ энд хүрээд дуслаа. Ice Club-ыг үзэж байгаарай. Монголд өдийгүй хөрш орнуудад болж байгаа үйл явдлыг цаг тухайд нь мэдэх болно. Хөтлөгч Ламаа та бүхэнтэй хамт байлаа. 7 хоногийн дараа дахин уулзцгаая.